Mom Plus reality show. Сурсан ч яагаад вэ? Гэдэг. Нээр сахилахгүй бол. Одоо энэ камер л очих чинь хаа. Өө тэр камер л очих чинь минийхөө. Ой тэр камер авлаа. Камер авлаа. Гэдэг. Одоо дөнгөж дэгээ орж байна. 7 цаг болох гэж байна. Тэгээ өнөөдөр болохоор би камертай ээж хийж байгаа. За тэр нь яах вэ гэхээр би өнөөдрийн дугаарыг хөтөлж авч явах нэ. За тэгээд энэ гоё хүндтэй өөрийгөө маш гоё хариуцлагатай биелүүлэх гээд догтлоод ирсэн байна. Минийхүү өнөөдөр бас ээжтэйгээ хамт ханилах гээд ирсэн байна. За одоо ямар ч тач би нүүр гараа аваагаад нөгөө хувцас өмсөөд нүрээ гоё бодъё гэж бодож байна. Тэгээд юу вэ? Өглөөний цай уун. Тэгээд бас ээж нарынхаа өрөөгөр цочлъя гэж бодож байна. Би ерөөсөө ээж нарынхаа өрөөгөр цочлоогүй байгаа. Манай нөгөө хоёр ээж маань сэрсэн болов уу, сэрээгүй болов би сайн мэдэхгүй л. Бид хоёртой хамгийн түрүүл сэрсэн бах гэж найдаж байна. Би ч тэгэхээр догтлоод сэрсэн л та. Би ч өөрөө юм хөтлөгч хийх дуртай. Лог хийх дуртай болохоор бүр гоё баясаад За би нүрээ будчаад бишээ нүрээ бараг бодож амжихгүй юм уу? Одоо тамирчтай ч өөрийгөө яагаад бэлдээт хий. Тэгээд эргээд олцгаая. Гэгээн өглөө айлч дээрлээ. Ээжүүд болон хүүхдүүдний намглан найрсаж өдрийнхөө эрч хүчийг аваад өглөөг баяр баясгал дүүрэн эхлүүлж байна. Бяцхан маань ариун цэврээ сахиж ээжүүд харин өөрсдийгөө гоёод шинэ өдрийн бэлтгэл ийхүү эхэллээ. За манай хүү одоо унтж байна. Та босод хоёр ээж байгаа юу ээж байгаа та танилцъя. Жоо чимээгүй ярихгүй бол сэрч. За тэгэхээр баяр жаргал ихчээ өрөөгөөр цочлъя гэж бодлоо. Цаад нэг өрөө хитэн намэр юм. Тэгээс итгэхгүй. Хоёр энэ дэснээс ширсэн хоёр ээж өрөөгөөр ороог байхгүй. Тэгээд адилхан өрөө байна. Цанд ор гэд дуудчих шүү дээ. Аюу хөрхөн манай цэвэрлэл цанд ороорой гэд дууддаг. Яг нөгөө хөрхөн хүүхдийн нөгөө заслан шиг. Унтж явах үед бас аюу хэрэгтэй юм билээ. За сайхан амар боо та. Өөрөө ихсээ явж байна. Сайн уу найзаа? Сайхан амшнуу чи. Та хоёр идчихсэн. Тэр 8 гэлсэн. Өө тийм үү адилхан бараг л адилхан ирсэн биз дээ тий. Наашир найзаа ана танаа өрөөгөр цочилж явж байна. Чи надаа өрөөгөө танилцуулгоо. Тэрүүлэх байж надаа. Одоо хэдүүлээ цанд орох юм бэ? Тий 9 цагаас юм байна. Манай хүү унтаад сэрдвэ тэгээ би уйтаад та хоёрынхоор зочилж яваа. Манайхаас арай өөр байдалтай юм байна тий. Арай том байна. Айлын олонттой гэдэг шиг тий. Тийм ээ. Та хоёр маань энэ орон дээр унтж байна уу? Чи яасан сайхан амарч чадвуу? Энэ нөхөр шүн сэрдэм үү? Нам уу?
Ямар мундыг юм. Мама идэл. Шүн мама идэх үү чи? Чи миний мама идэх үү? Орлч. Үгүй ингэж байна. Яс танихгүй ана мама өгөх гэдэг нэ хаа? Юу гэнэ вэ? Дөлгөөний эх чинь миний мөмийг идэх үү гэж байна. Манай цуграачаан ганцхан ээжийнхээ мөмийг л идэх шүү дээ. Тийм ээ? Түүнээс ширт болчтой юм байна тий. За төгс ээжийнхаа өрөөлөө явлаа ши бижээ. Сайн дээр олцъё за. Сайн дээр олцъё нэ за. Айдэ. Цагаан авахтаа олцъё заяа. Чи бай бай мэдхөө. Ингээ. Мэдхгүй юу? Ингээ дэмтгөө. Гайхаж. Бака натаанд явах гээд байгаа юм уу? Натаанд явах гээд. Энийг юм чичгэн найз тагсан юм аа. За найз таанд явчихав би. За найз таа шүү. Найз тэрүүл юм уу? Яах юм? Яа. За манай хамгийн бага найз байгаа. Нэмтэй. Би ч аяга олон төрлийн найзтай уулздаг юм дээ. Найз таньш. За. За одоо хоёул хаалгаад. За чи хаалгаад тогшчих. За, ингээрэй миний дөө. Найзаа, ингэ шүү. Ингээрэй. Нок ингээд. Ингээд. Ай. Манай найз явнаа. За, сайхан амарсан уу? Хоёроо. Хоёр өөрөө ихсэн ярьж байна. Манайхаас ялгаагүй. Нүрэ будчих тахгүй. Зүгээр нүрээж бодохгүй сайхан болсон сте. Хүүхдээ сайн танаа хүү айчсан. Унтж байгаа. Шүн хараа нилийн бас ирсэн өөдөг чи. Манай хүүхдээ шинжин унтлаа шүү. Өө тийм үү яаш. Тэгээ яагаад үе чи Өөцөдөө ахт би чи бэлэн болоод энийг авахгүй нэг 3 минут. жаахан чангалцсан юм уу? Ай. Тэгсэн чинь гомдлын нулимс нэг ширхэг нулимс гаргасан. Харин тий доглоны хэлмэстэй гэсэн. Шинж өглөө бошоо хэдээс ирсэн бэ та хоёр? Тэр өглөө 6:45 үзэрсэн. 6:45. Юу амар сэрсэн биш тий. Тэгтээ шинжэнгөө утсан болохоор 6:45-аас ирчихээс бол. Тэгтээ уус 7 цаг хүртэл унтдаг гэж тий. Тий 6 тий 15 минутын өгөөс ирсэн байна. Тийм байна тий. Шүн хэдгээ унтчих. Шигтэр 12 унтсан баха. Ер нь бол наан талимч ээжигийнх нь өчигдөр гीचж Тий хөөл тэгнэ уушаа. Тэгвэжтэй чи шанга дүүдээ ингээд. Гэтэ мэдсэн юм шиг ундаг ээжтэй унтаж өгсөн. Сэрэг үе шүү нэрээсөө. Шүн сэрэг шүү дээ. Өглөө 6:45 гэсэн чи би Сан ундаг байна тий. Тасралтгүй 6 цагийн арч бас сайхан шүү дээ. Тийм. За дэлээд 9 цагаас одоо ингээд цайндаа авах юм байна. За муу сан ааш сайхан байна да тий. Инээл хэлээ. Тэгээ дуудаал байна харин тий. За окей. Би сайн дээр бол. За тэгээ цайн дээр уулзъя хэлээ. За. За. Mom Plus reality show. За сайхан урцсан уу сайх. Чин яарад тантай ямар адилах юм бэ тий. Харцсан хүртэл нэг Өөр нүдэрээ нээсэн байгаа. тий нүдэрээ нээсэн нэг юм амгалан харцтай нэг хөөрхөн. Аль цайраа нөх үү? Би сүтээ за би эндээс аваад. Та аль нөх үү? Асуудаг цаа. Эдний хөлт унтж байгаа юу? Манай хөлт унтав. Инхлэн маань нойроо дийлэхгүй унтаж байгаа. Харин ийм нэг ээжхийн фаст фудд мангар дуртай. Энэ ч тэр энэс баха идсэн шүү дээ. Гоё. Яг энэ нь амар гоё байгаа зэн ёо йогурт нь ёо тийм жижигнүүд нь амар гомдож яхаа эсэглээ. Яс тэрийн зү. Өдөр жоохон бүрхэгээс өнөөдөр гоё ялгав тий. Өнөөдөр нэрээстэй янз харагдчихэв. Харин тэгээд өчигдөр би нэг яасан шүү дээ. Нэг жоохон дудлаа хувцлаад балкон дээр нь гаргаад. Тэгсэн чи шууд унтаад өччих хэлээ. Амар сүртэй чи бас гадаа хараад унтдаггүй сайхан. Гэж төөрхийн агаарт гарах гэдэг байхгүй юу тий. За өнөөдөр болохоор би камертай ээж хийж байгаа. За. Тэгээ камертай ээж болохоор би хөтлөгч хийх юм гинэ. За. Хөтлөгч өнөөдрийн туршид хөтлөөд аваа явах юм байна. Өнөөдөр манай босс. Тийм манай босс. За тэгээд ингэн гинэ хэвлээ. Одоо цайгаа уучаад 11 цагийн үед гэсэн баха хүүхдүүд аваад цалхин гарах юм байна. Цалхин дээр яваа гадаас уусаа сайхан агаартай шүү дээ. Тэгээ гараад тэнгууд сая юу гэлээ ихнэл хасаас билүү эмч ирж байгаа гэнэ үү? Цочонтой байна. Тэгээд ер нь хүүхдэд агаар ямар хэрэгтэй вэ? Давуу талууд нь юу вэ гэд тийм гоё сургалт маягийн юм арах юм шиг байна. Тэгээд агаарт гаргачаад орж ирээд бариануудад авах юм байна. Эмчилгээнүүдэд авах. Тэгээ өчигдөр хийсэн тийм эмчилгээнүүдэд ороод
Бэрээстэй Барайс гоёсэн. Амарсан уу? амар гоёсэн. Тэр чинь над дээр ингээ Монгол төөнөр гэдэг юм тавиадсан ш. Та хоёр дээр тэгсэн үү? Надад би ч хэрэмсэн болохоор болохгүй. Тэгээ над дээр ер нь бүх юм амар тийм баг хэмжээгээр явж байгаа. Тэгэхгүй бол хаалтхоор явчих байна. Тэр явгаа хэлсэн те юм 10 байгаа байхгүй юу? Тийм гарын албан дээр энэ тавиад. Тэгээ шар тосон дүрээд ингээ атгуулаад тэгээ дотор нь зайд мэд гэдэг урмал хийсэн гинэ. Тэгээ нэг мэдгүй энэ дээр тавьдсан юм хараагүй нэг юм жижиг бөөрх юм ингээ тавиадсан те. Тэгээ тэрийг өчигдөр надад хийнэ гэжсэн манай хүн уйлаад би дуудагдсан. Тэрийг ихтэй өнөөдөр гоё хийлгэнэ. Баярлаа. Торт шүү дээ. Уйгүй. Хий дардаг гинөө хийн цэвүүд дээр тавиад. Тийм тийм инхээр чи нөгөө одоо нөгөө нэг сэтгэл төгшрээд байгаа. Тэр чинь гайгүй болсон гэсэн шүү дээ. Тийм байсан шүү. Тэгээ одоо яагаад байгаа зү та анзаарахгүй байгаа хаа. Бид хоёр л анзаарч байгаа нөгөө нэг хотод байдаг болохоор хүүтэйгээ давхар салхин цохол. Тийм шүү дээ. Агаарчтай дараа нав явчихсан. Нэрээ хүү амар манарцсан. Бид хоёр чи өөдөөдөөс ийм зэрэг. Нэмээ тийхээ. Агаарчтай гарсан дараа сайхан амарч талаа тийм. Харин тийхгүй. За сайхан боллоо өнөө. За сайхан алцаагаарай. Харин манай хоёр өглөөний цайгаа ч яста амтархан цоглож байна да. Mom Plus reality show. Нэлэх маматай хотын ээжүүдэд хүүхдээ агаарт гаргана гэдэг аль ч улиралд нэлээд асуудалтай байдаг шүү дээ. Ээжүүд маань хараа одоо хүүхдүүдийн агаарт гаргангаа хүүхдийн нарийн мэрэгжлийн эмчээс үнэтэй зөвлөгөөнүүдийг авах нь дээ. За бидэд гадаа марлахаар гараад ирсэн байна. Тэгээ өнөөдөр бидэн дээр хэмлэхсийн хүүхдийн мэдрэлийн эмч мөнх цэцэг маань хүрэлцэн ирсэн байна. За сайн бацгаана уу? Сайн байна уу? За манайд агаарт гоё юм уу? Янзээ. Аяа гоё. Ер нь таад маань өвлийн цагт манайд ч хотод амьдарч шүү дээ. Манай ч аль хотод тийм ээ. Баян жаргал. Хотын нөхцөлд одоо энэ өвлийн удиралд яаж хүүхдүүдэд гаргаж байна? Ер нь юус чангараал гаргаагүй шүү дээ уусаа. Тийм уусаа яг амар агаар муухай. Тэгэл гэртээ ер нь бол баг агаар цэвэршүүлэгчээ залгачаад унтд байж исэн хамаагүй дээр л байгаа юм л та. Тэгээ дотоос гарахаар чинь тэгээ төгжирсээр. Тийм. Ер нь бол хэцүүдэг. Та хоёр маань хөдөө орон нутагт яаж гардаг вэ? Өвлийн цагт. Энд ч одоо өглөө усаал хувцлаад гараад. Тэгэл гараа авчих тийм. Амар хүүхдээ одоо бүр нөгөө хасах 30 мөч хүрсэн ч байсан. Хас 25 хүрсэн ч байсан тийм. Гарахгүй л дээ. Юун дээр үлэх гэртээ. Тэгэхээр манай хотын нөхцөлд чинь өвөл болонгууд ер нь нар ингээл буцаал гадаас ирүүлсэнгүүл хүүхдүүд ер нь бол манай их насаас ч гэсэн үзүүлж байгаа хүүхдүүд айгүй хөлөрч орж ирдэг. Өдөртөө унтхаа болдог. Нойрондоо муу байна, хөлрөөд байна. Одоо яах вэ гэл. Тэгэнгүүт бидний нөхцөлд бол яах вэ яг ингээд нарнаар тэгээд хотын харьцангуй ингээд нөгөө замын хөдөлгөөнийг хэсэг жоохон багсангууд нь нэг 10-20 минутаар тасгах байдлаар тэгээ гадаа хасах 20 градус хүртэл хүүхдүүдээ ямар ч гэсэн дулаахан гуцлал аваа гарахгүй л бол Тийм. болохгүй. Ер нь тэгээ нэг 30 тэгэл тэрнээс тийш хэцүү те ер нь. Харин тийм. Тэгэл агаарт ингээд хичнээн өрөөцлөхандаа агаар чигшүүлэх чиглэлээд байлгаад байгаа ч гэсэн тэрүүл агаарын чиглэлтэй гүйцэхгүй. Тийм байх тусам тархлаа унаад хүүхд илүү өвчлөгдөө болдог. Тэгээ ингээ ханиад маш амархан хүндэрдэг. Тий. Тэгээ хамгийн ихнийх нь болохоор хөлрөлт ихсэд ахаар хүүхд бүр архит нэг мэтгэл архит болчтой ерөөсөө архит буюу сөлдөө өвчин болчтой. Тэгээ тэр чинь өөрөө яг хүүхдийн тархлаа унах нөхцөл болж байгаа байхгүй. Тэгээ яг бид нар хэлтгэлдээ хагасаа мтэн санд ямар нэгэн зав чөлөөгөөрөө цэвэр агаарлал байгаасаа хүүхдүүдэд авч гараач гэдэг. Хасах 25 градус хүртэл дулаахан хуцалцгаал минутаа тасгаал 20-30 минутаар гарах хэрэгтэй. Тэгээ тоогийн нэг удаа гараад биш. Тэр өдөртөө 2-3 удаа. Яа хийж надад ирэх юм уу? Яар ирэх гэдэг штэ. Эдэр ий байгаа штэ ерөөсөө. Найз ерөөсөө айч болохгүй. Чи яхаа буух юм уу? Бүрстэй дог юм аа. Харин тий дог гэсэн. Наа суух юм аа. Иш суух.
Тийм. Цааш. Тэгээд агартаагаа зэрэгцүүлээд Томатоо суугаараа минь хөө. D-витамин Өөрөө чи. яаж ууж ин. Юу яагаад байгаа шүү. Би бас өвөл хүүгээ ерөөсөн сайн гаргаж чадаагүй. Гэртэл ер нь байсан. Тэг заримдаа нөгөө өрөөнийхөө цонхыг онгоолгоод нэлийн том онгоолгоод тэг хүүхдээ үлгэдэж байгаа дунтуулаад байсан л та. Тэрийг л тэгээд тэгсэн ч гэсэн шүүн яг унтахтаа бүр юу яагаад дэр нь ороод шүнжэнгөө хөлрөөд өдөр нь гайгүй нэ шүн тэгж айгүй хөлөрдөг байсан. Тэгэхээр нь би дээгийнхэн тунг чинь 400 аюу тунгаар өг гэдэг штэ. Тэгэхээр нь би өвөл би зүгээр өөрөө мэдээд 1000-аар татаад өгсөн штэ. Тий болно. Ер нь урьдчилан сэргийлэх тун чинь яг тэр 400-аас эхлээд 1500 2000 хүртэл үргэлжлэнэ. Тэгээд 400 мянган эднээсүүд бол өвлийн цагт бол угаасаа ийм өндөр урьдчилан сэргийлэх тунгаар уухгүй болохгүй. Тэгээ хөлрөлт ихсгэлэр ээжүүд бас яг тэгж боддог архит юм байна. Энэ ерөөсө хөлрөхөөр нь D-витаминтэйгээ холбоотой юм нэг тунгаа илсгээд идэв чинь ерөөсө цэвэр агаар шүү. Агаар дутагдал байгаа гэсэн үг тий. Тэгээ тархины үйл явцад хүчилтөрөгч аягүй их хэрэгтэй. Хүчилтөрөгч дутагдаад байхлаар улам хүүхэд ингээд сулдаа болоод булчингийн үйл ажиллагаа ч гэсэндээ хоцрогдол ихсээд тэгээ нөгөө хүүхдүүдийн одоо аягүй хэрэг байгаа шүү дээ. Нөгөө гар хөл аягүй их чангардаг. Манай хүүхд аягүй их чангарж байна гэх гидэлцээ дүүлээд байна гэдэг чинь ерөөсөө л агаартай болоод байхгүй. Танаа хүүхдэд ерөнхийдөө тийм ажилтнууд хөлрөлт нь ихсэх ч юм уу өвлийн цаг. Одоо бол нэг хөлрөн гайгүй тий. Лээ жоохондоо бол хөлөр толгой нь хөлөрдөг гэсэн. Дээрээ нь оргол хөлөрчдөг гэсэн. Одоо бол нэг юм асуухад манай хүүчин за 20 хоногтойгоосаа илүү толгоо даагаад байгаа юм шиг ингээд доош харуулсангууд ингээд гэдэг ус байхгүй юу. Тэгээ би толгоо даагаад байна гэж стори оруулсан хүмүүс өнөө чи булчингийн чангаар өвчин байна оо. Хүмүүс энэ чи өвчин. Одооны хүүхдүүд ер нь амар даадаг болсон шүү. Би тэгж ойлгоод байгаа. Тэгээ ингээд булчин чангараад гидэж үлээд байгаа юм байхгүй нэ. Тэгээ доош нь харуулсангууд ингээд даагаад өөрийгөө юм хүм хараад ингээд тийм. Ер нь ингээд тэрхээр ингээд өөдөөс ингээд бос. Тий. Тэгэхээр тэр чинь зөв байхгүй да. Юу булчингийн чангарлууд биш. Нэраа хүүхдэд чи өөрийгөө нэг илэрхийлэх нэг хэд рефлекс хөдөлгөөн гэж байдаг. Доошо харуулхлаар эргөө өргөдөг. Толгоо. Тэр чинь ерөөсөө хүүхд эрт хугацаанд толгой дааж байгаа юм биш ер нь бол зүгээр л өөрийгөө хамгаалж байгаа рефлексүүд хийх ёстой хөдөлгөөнүүд нь гэсэн үг. Харин ч бид нар үзлэгээр ингээ үзээ тэр рефлекс нь илэрхгүй ингээл доошо ингээл толгойгоо алдал унжаал явуулаад тэгэл толгой даалтмаа байна. Хөдөлгөөн сэтгэц хоцрох гэж байна гэж үздэг тэргээр нь. Манайр сошиалар тийм тэгээд нэг 2 сар хүртэл хүүхдийг нэраа сар гэж хэлсэн. Тэр нэраа сар одоо энэ 2 хүртэлх сард гэдэг одоо айхтар ингээ нөгөө төрөлт айгүй хүнд тарих хүн дээр бэртэйгүүл булчингийн чангарал гэж үзэхгүй. Гар хөл өдр угаасаа л ихээс төрөхтэй айгүй чангууд биш үү? Тийм. Маш их чангууд шүү дээ. Тэр чинь булчингийн чангарал биш шүү дээ. 1-2 сартаа хүүхдэд зөвөр л илэрж байгаа уруулна. Тэгээ 3 сар хүрлээн чи өөр ирэхгүй тавигдаад хүүхд ингээ контакт үсээд ойр орчмоо ажилтдаг болоод 3-4 сартаас эхлээ үзэхэд яалч гар хөл чангарч байгаа л ерөөхдөө булчин чангарал байна. Сэргээн засахад явна. Агаарт илүү гарга гэж хэлнэ. Агаараа их шаарддаг. Агаарт тэгээд өвөл саяг нэг хэсэг гарахгүй байжгаад эмнэлэг төгөө үзүүлсэн чинь зулаан нэг урт байна гэд. Ингээд үзэж хагаад тэгээд агаарт гарахгүй байгаа юм уу гэдсэн. Зулаан бас гэдэг юм шиг байгаа тийм. Ер нь бол жирэмсний тээлт тоонос ихтэй. За тэгээ ялангуяа тоонос ихтэй тэс одоо хүүхдүүд дээр зулааны хэмжээ аягүй жижигхэн байдаг юм байна. Тэнгүүдээ гарч ирээд нөгөө зулаа мулаа маань хэлбэр хэмжээний жижигхэн байвал бид нар шууд агаарт гаргаач гэж үздэг байхгүй. Яагаад тэгэхээр тийм зулаа хэмжээ нь бол жижигхэн байх тусам тухайн хүүхд одоо аягүй хямраад уйлан өнөр болоод илүү агаар эргэлхийлдэг. Яг айгүй уйлахаа. Богчим орчмыг ерөөсөө яаж чаддаг. Тэгээ ааш гэж бодоод байсан байхгүй. Ааштай маань гээд уйланхаа ер нь байн гойлал гэдэг. Тэгвэл тэрнтэй холбоотой байсан юм байна тий. Тэгээ бид нар одоо бол магадгүй одоо энэс өмнө одоо 10 жилийн өмнө бол бид нар уйлаад хөлрөөд ихээр аягүй тайвшруулдаг юм зөвлөдөг гэсэн. Одоо бол ерөөсөө тэгж их юм зөвлөхгүй. Хүүхэд маань өөрөө суур одоо эмгэг байхгүй. Өсөл төгчлөлт хийвэл л аваад бид нар агаарыг л агаартаагаар яаж иж бол агаар. Агаарт л гарах хэрэгтэй. Хүүхэд ерөөсөө ус агаар тэгэл нараар аягүй сайн чирэгжүүл эрүүл өсч байж. Одоо гарахад хамгийн тохиромжтой цаг 11 цаг гэдэг. За 100 бол ер нь бол яг 11-ээс эхлүүлээд тэр нар чинь өөрөө яг арьсан дээр тусаад тэгээ яг нөгөө нэг уруул явагдаад дээг үлдүүлж байгаа.
Өвлийн цаг бол ерөөсөө нэг цаг заахгүй цаашаа. Гэхдээ яг нар нөгөө ихцлээл тэгээд гадаад нэг жоохон дулаараад ирэнгүүт нь л цаг гэдэг байхгүй. Өвөл өглөөгөр ялцчихгүй агаар бас илүү муухай байд юм а тий. Өдөр тийшээ дулаараад ирэхээр бас арай гайгүй бол. Зам бол яг юу юм? Яг цагаас нь шаардж байгаа. Ер нь бол 10-аас хойших наран дээр 10-аас 11, 12 хүртэл орон цаг болохоор нөгөө нар жоохон буугаад 17 цагаас хойш энэ нарнуудад гарвал сайн нарандаа гарвал. Хүүхэд дөнгөж төрөөд шууд одоо за эмнэлгээс нэг 2 3 хоноод гэртээ гарч байгаа шүү дээ. Тэгэд маргаашнаас нь эхлээд шууд гадаа гаргаад аж болох уу? Ер нь бол яг 3-аас 4-7 хоноод агаарт гарагдал. 4-7 хоноод. Тэрний өмнө нөгөө өрөөндөө нүцгэн байх хугацаагийн минутын уртасгаа тасах гэж агаарт. Одоо өрөөний температурт эхлээд тасах. Тэгж жаад 3-4-7 хоногийн дараанаас агартаа гарч болно гэж үздэг. Тэгэл минута тасах байлаар тий. Одоо манай хөвгдөж байгаа 3 сартай. За. Одоо хидтэй ямар дээ өхөө? Одоо ерөөсөө урсан сэргийлэх тун чинь 400-аас 1500 2000 хооронд гэж үздэг байхгүй. Тэгэхээр манай хөвгт өвлийн цагийн чинь 1000 эднээсээр байж болно. Та хэдийн эднээсээр одоо хэмжээг нь өгдөг? 1000-тай байлуу тэр нэг шахмалтай чи. Тэрийг л өгдөө шүү дээ. Тийм болно. Өдөр нэгийг л амт нээждэг. Тэгээд дэгээ хамгийн гол нь чи тосон дуустдаг битмэн шүү дээ. Тэр ихэдэж яхаа өдрийн хоолны дараа дэр гэж үздэг байгаа байхгүй. Яг 11-ийн цагт гэсэн бас байхгүй юм тий. Тий, цаг бол яг 11 гэхгүй. Дээвтэн чи ерөөсөө нөгөө тосон дуустдаг болохоор дандаа хоол унтны дараа өгөрэй гэдэг. Хоолны дараа л юм. Хөл хөвгдөд бол одоо яалчгүй юм л хамта. Жохоо өдөр дунтлаад өглөө хитрхийн үлэм биш ороотуулж уудлаж болохгүй тийм ээ. Эмийн бодис угаасаа хотоодонд ороо задрахаа өдр бодсон ч л. Тэгэхээр арай тохиромжтой 11 гэдэг нь л болоод байгаа байхгүй. Тийм нэг тэр Одоо ингэ зуны улирал одоо нарнаас дээг авч байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдтэй дээд зон гэсэн юм бол байхгүй шүү дээ. Яг өвлийн зуны улиралт чинь яг хөдөөний яг энэ цэвэр агаарт ингээ байн гадаа нүцгэлээд гарч байгаа бол дээгээ зөксөж болно. Тэнгүүд бид нар чинь нөгөө нэг хүүхд дандаа яг өдөр болгон гарах нь ховор. Тэгээд байн хувцастайгаа битүү өдөр хувцастай гарч байгаа бол дээгээ ерөнхийдөө одоо судалгаагаар чинь манай оронд бол зөксөж хэрэггүй л гэж үзээд байгаа шүү дээ. тэр одоо 400 айгу баг тун гарна ч юм уу тий. гарсан ч гэсэн битүүлэл гарч байгаа. Тий. Тэр болгон. Булгаараа энэ наран яахгүй юм чи тий. Дэ ихтэн гэж байх уу? Байдаг л шүү дээ. Байлгүй яах вэ? Би дэгийн хорлонд орсон шүү дээ. Дэ ихтэн гэж Дэ гэж байдаг гэсэн тий. Дутгцсанасаа ч хийдэг. Амар шинж тэмдэгтэй байлээ. Би нөгөө 50,000 тад яваадсан байхгүй юу? Өдөр болго. 7 хоног 3 удаа 50,000 тад нэг группээс уншаал өста зүгээр хамбаг өвчнийг сэргийлнэ гэхээр л 7 хоногт 3-ыг 50,000-аар угаасан байхгүй. Тэгсэн чинь л юу байгаал харшил маршил чинь ихсэл өвөө мөч өвдөд юм билээ. Тэгээ тэгээд шингээд задлахын тулд кальци авчдаг ч гинөө. Кальци Тийм шүү дээ. Одоо ерөөсөө зүгээр хар өгөр ойлгол дэ чи ерөөсөө кальци унаа нөхгүй. Тэгээ таны нөгөө ясны хэмд байгаа нөөцийн кальцид чи айгүй их шавхан. тийм тэгээ өвөө мөч өвдөд эхэлт юм билээ. Тэгээ тэрнтэй холбоотой нэг юм нэвтрүүлж байгаа юм чинь нэг тэр чинь нэг шингээхэд нэг хэсэг бүлэг өөр бас нэг боцоод ингээд оролт орж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө боцоод нь буцаал дарангуул. Тэрний чинь хамгийн түрүүнд кальци. За тэгээ магний болно бас. Тэгэнгүүт тэгэл ийм шинжүүд илэрч байгаа юм. Одоо дэ дутагтахаар илэрх шинж тэмдэг нь юу байх вэ? За дэгийн тутал чинь хамгийн эхлээд нөгөө одоо бид нар бол ерөөсөө хүүхдүүдэд архит гэдээ буюу сулдаа өвчин гэж ярьж байгаа. Тэгээд өхөл гар майгарах. За тэгэнгүүтээ айгүй их нөгөө боцис сулцаа хямарснаас болоод хүүхд айгүй их хөлрөмтгий болдог. Тэгээд мэдээ шээ сүмэртэй болно гэх тийм ээ. Тэгэнгүүт дээр нэмэ тархлаа шууд утгаараа унав. Тэгээ бага насны хүүхдүүд ер нь бол архит буюу сулдаа цус багталт тэгээ жин алталт энэ хэд байх юм бол тэр хүүхд аягүй их өвчлөмтгий ер нь бол. За тэгээ өөр зөндөө юм байна уу. Дэгийн тутал дээр чинь том хүн дээр ч гэсэндээ ус хум сугарах ч юм те. За тэгэл дархлааны одоо нэг юунд уралд орж ийн гэдгийг үзээд байгаа шүү дээ тийм ээ. Хүүхэд одоо ханиад хүрчлээ штэ. Тэнгүүд гадаа гарахаа зогсоохгүй юу? За уусаа өвчин чинь нэг эд үе гэж явагддаг байхгүй. Эд үе халууралт тэгэл эхний 3 4 хоногт бол маш их зөөргөн тийм ээ. Тийм үед бол одоо агаар гаргах бол жоохон тохиромж. Магадгүй тэр хүүхдийн дархлааны урал одоо эмзэг байгаа болохоор хүндрэх эрсдэлт.
Тэрнээс цаашаа бол угаасаа агаартай гаргана усандаа хүртэл орно гэж шүү дээ. Тийм. Манайх чинь би тий ханаад хүрэхлээр ус цусандаа ч оруулах. Тий усан ерөөс ордгүй бинээд тий тэгдэг байгаа. Бүр ингээд цааруулаад бүр өвчнөө ингээд хөмрүүлээд байдаг шүү. Аа. Тэгээд ханиадтай үед дээгийнхэн тунг нэмүүлэх хэрэгтэй юу? Үгүй юу. Аа. Харин групп дээр чинь нэгэл ээжүүд ханиад төрсэн тохиолдолд дээг нь 2 дахин нэмж өгнө гэл. Тэгээ хүний дархлаа ингээд унтсан ингээд эмзэг байгаа. Янз бүрийн эмийн бодисуудыг нэмэх юм нэг тийм таатай биш. Аа. Эм уулагийн эдгээр чинь дархлаа гэдэг юм ингээд огцом ингээд ихсэхгүй. Тэр нэг уруулан ингээд тодорхой төвшөнд ингээд явж байгаа өвчнөйгээ тэмцэж байгаа. Дээр нь нэмээ дахиад нэг юм өгөхөр одоо нэгсэндээ өөрийнхөө юу гэх юм бэ одоо тэр уруулан эмх замбрааг аягах өрнө гэсэн юугээ мэдэхгүй учраас болох юм. За одоо хэдүүлээ нэг хэсэг агаарт гарсан чинь нэг жоон салхилаа сэрүүхэн маамжаа хэдүүл орох уу. За хүүхдүүд маань ч гэсэн даарч байна. За бүгд тэр орцгой сайхан гарлаа. За сайхан гарлаа. Mom Plus reality show. За түрүүн бидэд гадаа гарчаад тэгээд орж ирээд хоолоо сайхан идчихэд хүүхд хоёр жоох унтчихжээ өдрийн онцгой чинь. За хоёлаа ихчиг гоё болгоё тий. Харин болгож үзье Тий. Үсийг орогоод гоё нүд мэдтэй харагдаад бодгод оронтой байдаг. тий. Тэгэж удаад ирсэн. Хөөрхийн би хоёр оролцогч ээж маань баяр жаргал ихчийнхээ нүүр будалт үс засалтыг өөрчилж үзэхээр өрөөрөө нь явж байна. Хоёлаа чинь тийм юм аа. Үлдээсэн байгаа шүү дээ. Ээж нь. Яа. За та хоёр юу хийж исэн? За хоёр юу хийвдээ? Ном үзээ сууж байна. Ваа да. За та хоёр юу хийж байна? Бид хоёр харин та гоё бодох уу? Тэгэл та. Тий. Хоёр боднуудаа өдөрсөн. За. Таны гоё буудий. Үй. Таныг өөрчлөе гэхээр нь за. Юу өөрчлөх юм бол таа гэж бодлоо. Та хоёр нь урд нь бодуулж ирсэн үү? Үгүй шүү. Би ерөөсөө өөрөө л нэг юм бас бодчихдээ. Тийм үү. Одонгоо авахтаа бодож чадсан уу? Хүмүүс ч аягүй шүтээ бодуулаад идэв л. Би ч одонгоо авахад суман дээр өгчээсэн тэгэл суман дээрээс очиод авсан уу тий. Одоо сүүлийн үед чи харин төрөө ордон тий. Гой дээл өмсөөл будаа. Одоо хөдөө орон нутагч юм болохоор зөв юундээ өгөөд идэх болсон байл шүү дээ. Одоо тий. Нэг бүр аймгийнхаа ордон дээр Өстэй суугаач. Зүгээр нэг цагиргаандаа ороод авчдаг байсан шүү дээ. Тэр идэх чи юу вэ? Та тэр чинь бодоцсон ч баг 10 жилийн өмнө шүү дээ. 10 жилийн өмнө авчихсан. Яага мама өссөн бэ? Нөө яа. Тэр үсэн дээр танихтай юм гоё өтгөө үртүсийг гоё ялгамаар байна тий. YouTube үзэж байгаа л. Харин YouTube үзэж байгаа л. Эндүүгээр яаж орох вэ гэж байгаа л үзье та. Харин тэгээ. Таны нүүр буддаг юмнуудыг харж болох уу? Миний нэг хитгэл юм байгаа дөө. Нэг тос пүүдэр хоёр л байгаа. Миний бодог ийм цөөхөл юм. Нэг пүүдэр байна, тос байна. Оо, фаундейшн байна тий. Өөрийнх нь фаундейшн хэрэглэсэн дээрэлүүдээ тий. Спонж фаундейшн өөрхийн юмнууд байна тий. Харин энэ тий. Хөөе. Чиа. За таны эндээс угаасаа хэрэглэнэ. Яг өөртөө хаарддаг юм чинь. Би өөрөх юмнуудыг бас түлхүүн бас аваад ирсэн тий. Би бас авчихсан. Яа энэ багснууд орцоо эднэрийг ингээд Тэ хоёр юм чи яасан олон юм бэ? Би бол толгой эргээд нөгөөхийг нь яаж таажгаар нь яарч дөрхүүл одоо бүр замарсан юм болох нь. Учрыг нь олохгүй юм бэ. Гайгүй нэг учир энэ шиг амарх юм байхгүй. Бүгдээрээ хэрэглэгдэн тий. Тэгээ бүгд хэрэглэнэ. Чи энэ шиг амарх юм байхгүй. За та тос төрчихсөн байгаа юу? Тос төрчихсөн. За тэгвэл илүү ингэ сууж байгаа. За эхлээд тань дээр праймер түрхээд тэр нь юу юм? Хөөе нөө будагны зүгээр хамгийн доор нь тий суурийн доотлол нь гэсэн үг. Түрхээд би сая гараа угаасан шүү. Наажи энэ октод гоё маяг. Өөрөө л өөрөө боддог байсан дөө нэг хүнээр бодуулж байгаагүй. Бодуулсан гэсэндээ нэг
яг юм мэрэгжлийн төвшөнд бол бодож байгаагүй. Би уул мейкап артист мэрэгжилтэй байхгүй юу? Гэтэ би үнэхээр хүний нүур бодоогүй бараг 7 жил болчихлоо. Түр нэг гараас гарна гэж ирсэн. Гараас орно, гарт орно гэдэг юм аа гэж ойлаа. Ерөөсөө нэг юм гар ивлэхэ болчт юм аа. Зааш таны фаундейшнийг хэрэглэчихье те. Би ингээр болно шүү дээ те. Чи аагаачд налиж нэг нугас юм болчихмор. За ингэ байж байгаа. Би ч юм. Надаа найз ямар гоё юм тий. Сайн хэдэн килограмм төрсөн бэ? 3 кг 850. За би чамд ингэж харуулъя заа маа. Энэ аягүй гоё зургатаагааз. Би яарч гинэ. Гоё юм би. Амар чанга шүү дээ. Чихэн. Хоёр ингээ гоё тоглолтог болчулж. Харин тий дээ. Хэдхэн сарл байна да тоглолтог. Тоглоонуудаа яг тоглоод хөрхөн. Машин цашинаараа тоглолтог болчулж. Тэ чи энийгээр тоглол. Наа чинь юу? Энэ гэрэл юм да. Давхар дарагч гэж явна. Одоо нүунийг би нүүрний гол хэсэг ингээ хүүхийгээд эргэн тойрны хэсэг нь хойшоо болохоор одоо нэг юм гэрэл сүдэр зүв төсч яах гэж үздэг гэх юм. Тэгэхээр энэ дээр болохоор одоо нөгөө гэрлийг хуурамч харл юм да тавьж өгч байгаа. Ер нь бол тэгэл одоо хүн хуурах 101 гэдэг байгаа шүү дээ. Төгсийн маань үндсэн мэрэгжил мейкап артист шүү дээ. Баяр жаргал маань яаж өөрчлөгдөх болоо? Тогтолж байх ч нэ. За таараар. Амис. Янз биш. Би сүүлдээ амисын цэнхэр кюшн нэр. Керамик нүртэй болгоно гэлээсэн. Бараг зүгээр ингээд Эндхгүй юм бэ те. Эндээ бацтай. гоё. Холоос харагдчихна. Victoria's Secret-тэй залгаж байгаа юм шиг гэдэг. Амар гоё. Би том тойлон таарэ. Харин тийг та өөрөө бүхлээр нэг. Тэгэхээр амар гоё харагдчихэ. Эцэстээ янз болчихсон би. Тий. Гоё. Танд ийм өсний болцтой Цааш үсээ амар гоё амьдч байсан. За баярлалаа. Гоё бодож. Тий зүгээрээ. Таны будаад гисэн чи бас хобби хөдөлсөн наа чи. Зөөр хэм бодож. Тий одоо яг хүн будаагүй амар утцсан чи. Өнөөдөр бол мэрэгжлийн хүнээр бодууллаа. Маш гоё юм байна. Тэгээд шал ондоо болт юм байна. Би бол өөрөө хамаагүй л пүүдэр бол пүүдэр гэлтүрхээ төрчихтэй. Уруулын будагны өнгө хүртэл шал ондоо өнгөөр будсан чинь бас сонир л билээ. Тэр чинь нэг улаан өнгөөр л будчихтэй. Тэгээ ер нь хоёр дүүгээс их зөвлөгөө авч нүүрэндээ гоё юм дөрхиж цаашд ч гэсэндээ улам гоё болно. Тэгээ ер нь нүрээ гоё бодож сурыг гэж бодлоо. Манай ээжүүд маань гоё үйлчлэгэнд орж байгаа юм байна. Одоо ямар үйлчлэг хийж байгааг нь харцгаая. Би бас гоё бариандаа орё гэж бодоод явж байна. Энд сайхан хоолоо идчихэд гоё агаарт цохиулаад нам унтдаг нь өстой сайхан юм биш үү? Агаар өстой янз юм байна. Хүүхд хоёр хоёулаа имчилгээнд өнөөдөр орж ярай амжаагүй байгаа. Одоо орно. Манай төгсөөж маань гоё үйлчлэгээ авч ийн. Дайдуулаа орч сэтгэлийн сонсцгоё. За. Энэ төр ингэж. За та хоёр маань ямар үйлчлэгэнд орж байгаа юм бэ? Оо ямар гоё юм бэ? Ааха. Жирэмсэр өснөөс нэг хөмсөний болчих хүртэл чанга гэсэн. Тий, тийдэж штэ нэрээ.
Гоё юм. Сайхан амраад аваад болчихлоо тий. Мама нь унтцсан уу? За ашиг. За төгс сайхан амраарай. За манай ээж сайхан амраад авъя. Мама нь унтж байгаа тэр хитүүлээ гарцгаая. За би одоо ер нь ингэсгээд бас барианда орох баха. За үйлчлэгээнд орлоо манайхаа түр баяртай. За манайхаа би түрүүн бүтэн биеийнхаа барианд орчоод тэгээд араас нь гоё гоо сайханд орж байна. Түрүүн болохоор би гоё маск тавиулаад нүүрэндээ иллэг хийлгсэн байгаа. За одоо болохоор энэ гоё юунд орж байна? Усны спанд орж байна. Усны спанд болохоор тарих орчмын цусан хангамжийг сайжруулад гоё гуйжуулад ус уналтын эсрэг гоё үр дүнтэй юм бас нэг эмчилгээ байгаа. Тэгээд манай нөгөө хоёр ээж манаас үйлчлэгээнд орж байгаа. За манай хүүхдүүд бол унтж байгаа. За ингээд гоё амраад авч байна бидэд. За тэгээ манайхан түр баяртай. Би жоохон жаргаад аваадах юм. Барай хийлгэх цаг болсон ч саяхан маань уйлжглаа. Ээжээсээ өөр хүнтэй байх тийм ч дуртай хүүхэд биш л дээ. Совилогч нар маань арагдах гэж аргалж байгаад барьчих гэж нэгэн л хичээж байна да. Mom Plus reality show. Нэвтрүүлгийн багийнхан совилынхантай хувилдаж оролцогч 3 хүүхдээ хооронд нь сольж өгөөд ээжүүдээр харуулахаар боллоо. Ийм юм болно гэдгийг огтхон ч төсөөлөөгүй байгаа ээжүүд маань яаж хүлээж авдаг болдоо. Амар эвгүй биелээ шүү тэгээ аваа авчихаар нэг эвгүй би нэг юм өнчирсэн мэдрэмж аваад байсан шүү дээ тэгэхгүй. Тэгэд яг угаасаа нөгөө нэг та одоо телевизийнхэндээ ихтгэл өгч явуулсан л да. Гэтээс амар эвгүй биелээ гэдэг тэгээ аваа авчихаар. Эхлээд жаахан гайхсан. Тэгээ унтцсан байгааг нь хараад нөгөө талынхтэй бас тайвширсан гэж. Би ч одоо айгу унтцсан би битээ айгу амар хэлсэн штэ. Аваад хөвтүүлээл гутлын тайлаад байж исэн чинь. Эндхийн ихч нартай айгу найз олцсон болохоор тэгэл явах гэж байгаа юм байх гэж бодоод төд дуудлаггүй хаалга дуурахаар нь за болцсон болов гэсэн чинь саяхан зогсож идэе ойлцоо. Барайны охин орж ирсэн болохоор зэрэг зураг авах гэж байгаа магтаал гэж бодсон. Тэгсэн чил төд удалгүй дахиад хаалга нүдтэй хэрнэ ийм хурдан аваад ирж байгаа магтаа гэж таарсан чи өөр хөөхтэйсэн. Шүрээ жижиг хөөч яаши. Хандаа дууси. Жижиг яаши. Чихо. Гайгүй жоохон уйлгнаал байсан. Тэгээл жээ өгөөл юм уулгаад тэгээд л хараад байсан.
Сугараа харин унтаагаараа орж ирсэн. Одоо ч унтсаар л байна. Уг нь сэрээ жинхэнэ өөмөлөх ёстой цаг шүү дээ. Арай л бүх унтах юм аа. Тэгээд аюу сайн ойртой юм байна. Ёстой бүх унтд юм байна. Саяхан байсан бол тэгээд нэг гутлын тайлгаад бас ирсэн байгаа шүү дээ. Айгу хөргөн унтж байгаа тэгээд сэрсэн ч гэсэн гэтээ би бас гайгүй байх гэж утсан л доо. Ер нь гүйдэг болцсон хөвгт чи ер нь нэг арай амар байдаг да. Нэг тийм ягдаггүй. Одоо яана гэж бодлоо ямартаач би ч нөгөө найзуудынхаа хүүхдүүдийг бас юу яагаад үлдэхээр мөөм өгчдөг байхгүй ууг нь. Тэгээд саяхан ч одоо дөнгөж нөгөө мөөмнөөс гараад дөнгөж нэг сар болж байгаа хүүхдүүд ч мөөм өгчхөр ч буцаад ээжийнхаа мөөмийг үлгээд унна гэж яагаад мөөм өгсөнгөө тэгээд эндээ л аргаллаа ямар ч. Би саяныг уйлж байгааг бол мэдсэн л дээ. Гэтэ тий одоо үнэхээр л телевизийн дэ итгэлээ. Тэгээ за яхаа тэгээд юу учрыг нь олох байлгүй дээ, гайгүй байлгүй дээ гэж боддог. Саяхан маань дүрм ясаар уйлсаар дөлгөө хараа аргахдаж хамаг арга чарга барж байна да. Ямар ч тач дуу сонсгол үзлээ. Тэг. Цонхоор харуулж үзлээ. За тэгээд мань хүн чинь юу яасан юм бэ? Дутуус ирсэн байсан юм бэ. Тэгээ ялчгүй ааштай болохоор аашлаад уйллаа. Тэгээ өсвөлтөд хөмсгөн улаагаад хоол маань бараг сөөчгүй яач нэг тиймэрхүү юм боллоо. Инглээ хөөч яах вэ? Хүн голж элдв ааш гаргадгүй зөөлөн хүүхэд болохоор баяр жаргалд маань нэг их асуудал үүсэхгүй бах уу. Хүүхдээ санаа зовоогүй шүү дээ. Энэ хурц угаасаа ингээ айл мэл гэсэн явчихдаг болохоор санаа зовхгүй шүү дээ. Чи тий бишэрхгүй. Хин дээр ч хамаагүй очих шүү дээ. Манай хамт. Төгс маань сугараг хайрцаг харцаар ширтээд л сун. Гэсэн цаана сайн санаа зовж байгаа бах та. Би болохоор яг хин зураг ээж дээр бас очисон байх гэж утсан. Яг ингэ сольчвуу гэ. Тэгээд яг тэр үед гэж утсан л тоо. Гэтэ тэгээ битээр сольчхоор чинь эхлэн бас яах вүлээ те. Яг тэр үед бол би яг хоёр хүүхд солигдсон байх гэж утсан. Дөлгөөнд өгсөн байх л гэж утсан. Тэгтээ
хоёр хүүхдийн хоёулыг нь харах юм болоо гэж бодохгүй. Эхлээд нөгөө төлгөөний хүүхдийг авчирч өгсөн болохоор төлгөөний хүүхдийг харах юм байна да. Дараа нь дахиад төгсөө хүүхдийг харах юм болоо гэж бодож байсан. Тэгсэн чинь харин 3 ээжээ хүүхдийн хооронд нь сольсон юм байна. Насны ойролцоо болохоор төгс ээж дээр очсон байж магадгүй гэж бодсон. Тэгсэн чи үгүй ээ. Үгүй байсан байлээ. Саяхан хүү уйлаа тайвшрах шинжгүй байсан болохоор нэвтрүүлгийн багийнхан цагийг зогсоож хүүхдүүдийн буцаад сухаас өөр аргагүй боллоо доо. Үйлсэн цэрэг байна да. Насны гойчтол уйлсан. Жишээ дипүжүү. Аа. Арай ээж гарсан юм чи. Амар хөөрхөн тэрхийн тий. Яг ингээд нөгөө цээж яагаад нөхөн ч гэсэн ингэж тэрүүлдэг шүү дээ. Стэн агаар сайтай хүүхдүүдийн нойр Тийм байна тий. Стаа сайн юм. Инээ наачтыг нэ. Тий, үгүй энэ надад хэнийг хараа сагсуураад байгаа юм бол? Тий. Хэнийг хараад онгороод байгаа юм бол энэ надад. Чирхэг энийгээ дээжгэн тий. Та хоёр сольсон юм уу? солисон шүү дээ. Манай нэг харин шүү дээшээ барилсан тий. Тэстэ хүүхдээ бичээгөө даргалчлаа шүү дээ. Нацаараа хичээ идэх дуртай. Гэтэ өг заргалаад унтж байгаад сэрсэн. Тэгээ машин бол тоглолоо. Нээс их сайн яаж үүсрээ таарсан уу? Гоо сойлох үгүй байсан. Дуу тавихаар сатараад байлаа. Тий. Согра наам унтчих. Би ч дүү амар уу. Хүүхдээ аваад үзүү хүүхдээ шавгараад ирчихсэн. Баринд оруулаа гэхээр за бичлэн зураг авах чам бахтал гэж бодсон. Төд удаа хахад үхээр ийм хурдан бахтаа гэж бодчиход хаарсан чинь онтоо. Харин тий. Сайн ч гэсэн унтах гэж бөө юм бол тийм амархан унтахгүй. Энэ хөрчөөс яг тухтай орчинд. Ямар хөвөн дуудуулдаг. Би тэл зохиогол. Миний бөө дүүч бас лаалж гадаад Монгол хоёр хож байлаа. Хараацаа гэсэн чинь бас чимэг болоод. Тий, тэрийг чинь өө тий. Тэгснээ бас тэгээд дугаа болохоор л. Хараацайг дуулнаа. Хараацайг чинь тэгээд нөгөө нэг дахилтыг өөрчлөөд. Тий. Ремикс. Тэг дөлөөнөө л айгүй тийм чам. Юутай даваатай таарчтай гэж. Амар юу би энэ тэрвэрэхэд амар хөөрхөн. Хүзүүдэд тэрвэрч гинэ. Харин шүү. Өөр айхаараа тэгчтэй. Хүзүүдэж тэрэл тэгэл тавихгүй. Харин тэгээ нөгөө юу хөлөөрөө ороочт юм биш. Тий, бүр яг гэц ороогоод амар яг том хүн тэрж байгаа юм шиг. Өнөөдөр амралт аз жаргалаас гадна хөгжилтэй баянтай өдөр болж өнгөрлөө. Бяцхан жалуудаач багахан шоглжглоо. Тэд маань бидний бяцхан пранк дуртаж илүү дотно болсон байхаа. Mom Plus reality show. 자,
За. Ой миний өсөй болчих. За бит хоёр одоо гоё. Өдрөө досгох гэж байна. За чи энэ камер руу явахгүй шүү найз. За хэл ингэж байгаа ярьчих. За одоо тэгэхээр гинэ. За ингээд өнөөдөр би камертай ээж гэх маш хүндтэй үргээ амжилттай биелүүллээ. Тэгээ ер нь би ээж уснаасаа хойш одоо бараг 4-5 жилийн хугацаанд яг өнөөдөр шиг ийм гоё амралтыг бол юусоо мэдрээгүй юм байна. Тэгэхээр ер нь ээж нар маань ядаж яг нэг өдрийг ч гэсэн өөрсдөө зориулаад ингээд амруул өстой гоё юм байна. Тэгэхээр бас яг тэр нөхцөл байдлыг нь бас бүрдүүлж өгөх хэрэгтэй тий. Нөхөр нь ч юм уу тийм ээ. Гоё. Амралт гэдэг бол чи яага яриад байгаа юм би. Амралт гэдэг бол үнэхээр чухал юм байна анахаа. Өнөөдөр хоёулаа зураг авалт ихтэй байлаа. Өдөр чин завгүй байлаа. Одоо унтаж амраа да. Тэхөө. Та памперсаа солчих. Жиппиг хийгээд унтаж ирээд шахаа унтаж ирээд тий. Ангаш хийхгүй. Шин хоороо байна. За. Унтнаа. Халууцаад байгаа юм жаа хөлөө гаргаад. Хөлөө гаргаад. Ээжүүд болон бяцхан үрсмийн адал явдал шин туршилтаар дүүрэн үн цэнтэй бас нэгэн өдрийг инхүү өдлээ. Бас нэгэн сайхан ээжүүдийн маань өдөр инхүү өндөрлөж байна. Тэгээ миний хувьд камертай ээж гэдэг ажлаа хүлээлгэж өгч байна. Өнөөдөр бол үнэхээр гоё хөвгчлөлтэй сайхан өдөр байлаа. Унтлаа. Ой. 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 Одоо бид хоёр нүр амаа угаагаад унтлаа. За бүгдээрээ сайхан амарцгаарай. Баяртай. Микрофонтой ээжийн маань амжилттай сайхан хөтөлсөн дүлгөөнд баярлалаа. За баяртай манайхаа. За бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Mom Plus reality show. Хайрт ихнэр бүтцэн үрсээс олон хоног хол байж гар гэрээхэндээ амьдралыг тайван санаа супер автон нэвтрүүлгийн зүгээс талархал илэрхийлээ. Бид өнөөдөр танд сувлалд байгаа ихнэр хүү дээрээ очиж нэг өдрийг хамт өнгөрүүлэх боломжийг олгож байна. Та явахад бэлэн үү гинэ? За сайн байна уу? Өдрийн дургийн сайн асууж ирсэн үү? Сайн байна уу? Гэтэ юу санцсан байсан байна. Айгу гоё. Гэтэ гоё сюрприз боллоо.